Сайн бацхан уу өдрийн дөргий. За амарчсан сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хөшин төслийн хамтлаганд баярлалаа. За миний хувьд өөрийн хувьд залуу судлаач тэгээд өнгөц судалж эхэлж байгаа өөрийн сургууль дээр хийждэг үйл ажиллагаатай холбоотой зүйлүүдийн бас багш нартай хэрэг болох болов уу гэж бодож багахан зүйлийг бэлдсэн байгаа. Тэгээд та бүхэндээ хасаад бодит хөрсөндөө буусан тэгээд сургуулийн сургуулийн арга зүй бий одоо PBL гэж бид ярьдаг. Project Based Learning гэдэг. За энэ сургуулийн арга зүй маань миний яриа сонсогдож байна уу? Гайгүй байна. Тэсээ өгшөө. Зүгээр ээ өгшөө. Сайн сонсогдож байна. За сургуулийн арга зүйн талаар цус дурдах гэсэн. За манай сургууль одоо хүмүүн болон томоочийн дунд сургууль байдаг. Ахлах болон дунд сургуультай сургууль байдаг. Манай сургуулийн арга зүй бол яг энэ арга зүйтэй үнэлж явдаг байгаа. За тэгэхээр төсөлсөн сургуулийн арга зүйг бол яг бид бүхэн бол PBL гэдгээс гадна бол life experience гэж хэлээд байгаа. LE буюу life experience. За энэ маань юу гэхээр тодорхой төсөл төр үндэслээд бид бүхний одоо академик мэдлэг буюу суралцсан зорилтууд гэж бодож юм. Тэрийг амьдрал практиктэй холбон за багаараа за тэгээд түүнийг яг хэрэгжүүлэх төлөвлөх тэгээд тодорхой санхүүтэй тийм үү төсөв босгох гэх мэт тухайн чадруудыг эзэмшүүлэх юм хөтөлбөр байдаг. За мөн төслөөс гадна энэ төсөл суурилсан сургуулийн арга зүйс гадна манай сургууль бол давхар бол дижитал системтэй явдаг. За тэгээд төсөл гэж юу вэ? За андаас эхлээд бид ярилцъя. За төслөөр мэдээж тодорхой санаатай одоо шийдвэр нэг асуудлыг шийдвэрлэх гэсэн тийм ээ тодорхой чиглүүлэх асуулт. Шийдвэр одоо пуужийг хийх гэдэг юм уу те. За пуужийг хийхэд те яагаад пуужийг хийх гэдэг вэ? Магадгүй дэлхийс хүрчүүл ангаргүй явах гэдэг юм уу гэдэг асуудлыг шийдэх гэдэг юм те. Эсвэл Монгол те пуужийг хийснээрээ задгаас ансарт орон зайн одоо тийм их усүртэй болох гэдэг юм. Гэт аливаа нэг асуудлыг шийдвэрлэх за тэр асуудлаа шийдвэрлэхийн тулд тодорхой юм чиглүүлэх асуултын дагуу мэдлэгийг суралцаж мэдлэг ашиглан тодорхой алхмуудыг бүтээлж ирэх юм гэж. Бид нэр бүтээлч ирэх гэдэг санаа гарч байгаа. За тэгээд энэ төслийнхээ тулд багуудад баадаг, баг-багаар ажилладаг байгаа. Тэгэхээр багаар ажиллах, за тэгээд хоорондоо тодорхой туршлага үр дүнгээ солилцож ийм бодит үр дүнд хүрдэг ийм төсөл сургалтын хэлбэр байгаа. За тэгвэл яагаад төсөл гэж вэ? Бид хэрхэн энэ сурдгийг вэ гэдэг талаас аваад үзье. За ер нь бид бүхэн бол академик хичээл буюу за уламжлалт аргаар ихэвчлэн за бүлэмжийн таксономийн доод 2 буюу ойлгох буюу сэргээс санах түвшний бол ер нь академик хичээлээр энэ бол ихэвчлэн өгдөг. Дандаа ихэвчлэн мэдлэг болон ойлголтын түвшний зүйлүүдийг ихэвчлэн заадаг тийм. Жишээлбэл физикийн хувьд бол физикийн багш тийм одоо тухайн онлыг тайлбарладаг ч юм уу тийм. Тухайн онл дээр суурилсан том бодлого болдог ч юм. Энэ маань яг бидний хүсэж байгаа тэг хэрэглэх, анализ хийх, үнэлэх, тэг бүтээлч гэсэн энэ бүтээлч сэтгэгч юм. Энэ төвшөндөө байж чадж байна уу гэдэг асуудал байдаг. Тэгвэл бид бүхний энэ сонгон авсан буюу төсөл суурилсан сургуулийн арга маань болохоор энэ дэд одоо шийдвэр дэд дөрвөн төвшний төвшөнд одоо илүү одоо ойлгуулахад тул одоо үзэж байгаа. За тэгээд манай сургуулийн хувьд нэг удаагийн төслийн одоо спринт нэг удаагийн одоо 4-7 хоногийн төслийг та бас танилцуулъя. Манай сургууль яг бодит жишээн дээр буусан ийм төсөл байна. За энэ бол 14 ангийн төсөл 14 ангийн хүмүүс маань болохоор ийм 3 төслөөр ажилласан байгаа. За 3 төсөл маань болохоор Natural Science буюу байгалийн ухааны, хим, физик, биологи гэсэн хичээлийн хүрээнд энэхүү 3 төслөөр хамтарч ажиллахаар шийдсэн буюу ийм төслийн санаа гаргасан гэсэн. За нэгдүгээрт нь бол ухаалаг хүлэмж. За энэ бол 14 ангийн ерөөдөө гүнзгий төвшний хүүхэд. Хоёрт нь болохоор тоосрогч. За энэ болохоор дунд төвш одоо энгийн төвшний. Тэгээд тоосрогч болон пуужинг болохоор юу вэ? Энгийн төвшний хүүхэд. За яагаад энэ энгийн болон гүнзгий гэж авсан бэгээр хүүхдийн өмнөх мэдлэгийг шалгаж аваад тухайн одоо шил төсөл хэрэгжүүлэхэд мэдээж шинэ одоо суралцсан зорилтыг хэрэгжүүлэх шаардлага байгаа. Тэгвэл тэрийг нь өмнө одоо үнэлж ирсэн.
Түүнээс үүдэлтэй гүнгийн за ийм 3 төслийг хэрэгжүүлж эхэлсэн. За 3 төслийн хүрээнд бол за хүүхдүүд маань бол нийт 5 6 баг болж хуваагдсан байгаа. 12 дэх хүүхдүүд маань 6 баг болж хуваагдсан байгаа. За 6 багийн үр дүнд бол ухаалаг хүлэмж хийсэн багууд маань энэ харагдаж байна. За тэгэхээр 2 ухаалаг хүлэмж хийсэн гэсэн. Тэгэхээр тасалгааны орчинд тий ухаалаг хүлэмжийг яаж хийж болох вэ? Ямар шийдэл байх вэ? Ямар технологийн шийдэл байх вэ гэдгийг энэ хүү багууд гаргаж ирсэн гэсэн. За дараагийнх нь бол тоосрогч. За тоосрогчийг бол 2 баг нь зүгээр энгийн 12 вольтын тоосрогчийг хийж явахад харин нэг баг нь бүр ухаалаг одоо Монгол ороод ирсэн байгаа шүү дээ. Өөрөө сенсортэй мэдрэвчтэй орчноо мэдэрдэг тий одоо өмнө саад өгөл түүнийг тойрдог хаана хог байна түүнийг мэдэрдэг. За тэр түвшин рүүгээ одоо ухаалаг ийм тоосрогчийг бас хийсэн байгаа. Энэ хүүхдүүд маань өөрсдөө тухайн битээ угсраад програмчлаад за мэдрэгчүүдээ одоо таниулаад ингэж хийсэн байгаа. За энэ одоо роботийнхоо доор нь тоосрогчийг бас давхар суйрлуулж өгсөн ийм баг байгаа. За 3 дахь нь бол пүүчин. За пүүчингийн баг нь болохоор өөрсдийнхөө заврыг гаргасан. За тэгээд яагаад энд ийм 3D зургууд харуулдаг вэ гэхээр энэ бол бидний төсөл маань нөгөө карантин эхлэхээс өмнө явж байгаад дууссан бол яг карантины үеэр карантинэгдсэн байхад бол дууссан учраас хүүхдүүд маань яг карантинтай буюу одоо онлайн орчинд энэхүү төслүүдэд танилцуулаад хамгаалаад одоо төсөв санхүүгээ авах энэ бүх одоо зүйлүүд оролцсон гэж. За тэгвэл эдгээр төслүүдүүд ямар одоо академик хичээл орсон гэхээр энэ 3 хичээл бол голчилсан. Тэгээд мэдээж давхар мэдээллийн технологийн хичээл, монгол хэлний хичээл, англи хэлний хичээл гэдэг бас давхар хичээлүүд нь явж байгаа. Гол академик хичээлүүд нь энэ 3 хичээлээр суурилж авсан байна. За тэгвэл багш нар маань бол ер нь төслийг хэрэгжүүлэхэд зүгээр одоо шил пуужиг хийгээд орхих биш тий. За тоосрогч хий тий. Тэгвэл яг 4-7 оны хугацаанд яг юу хийх үүдэн тодорхойгүй, хизээ хаана ямар зүйл байх үүдээ тодорхойгүй байдаг. Ер нь бол тэгвэл тэрийг илүү системтэйгээр яг яах ёстой. Төслийн эхлэлс дээр яах ёстой. Төслийн судалгаан дээр яах ёстой тий. Яаж төлөвлөх юм? Гүйцэтгэл дээр яах ёстой тий. Хаалт юу тий хамгийн сүүл тайлгнахдаа юу бид нэр голчлох юм? Юуг одоо тэр үнэлэх юм гэдэг юм уу? Ийм зүйлүүдийг илүү наривчилж өгдөг байна. За ингэхээс нь илүү алхмуудаа тайлбарлаад явъя. За манай багш нараас тэмдэглэх зүйлүүд одоо тэмдэглээд явбал нэлээд сайн одоо авах хүч санаанд байгаа гэж бодож байна. За төслийн эхлэлээр бол хүүхдүүдийг мэдээж байгалийн төсөлд орж ирсэн байгалийн ухааны юм хийгдэгтэй биш. Тодорхой сэдвүүдийг өгдөг. Жишээлбэл байгалийн ухааны хичээлийн natural science төслийн хүрээнд бол 3 сэдвийг тэгэхээр танилцуул гэсэн. Жишээлбэл багш нар төлөвлөсөн зүйл жишээлбэл манай байгалийн ухааны багийнхан ийм хийж байна. Та нар ийм мэдлэгүүд олж авах хэрэгтэй. Тэгээ ийм чадвар олж авах хэрэгтэй. Энэ чадрын хүрээнд пуужин тоосрогч хүлэмж гэсэн ийм төслүүд байна. Тэ энэ ийм давуу талтай, энэ ийм давуу талтай гэдэг зүйлүүдийг хүүхдүүдэд танилцуулна. Ерөнхийдөө хүүхдүүдийг харанхуй зүйлээр төлөхгүй гэсэн. Илүү ойлгомжтой тодорхой зүйлийг төлөвлөж өгнө. За дараа нь за хажууд нь бол төслийн төлөвлөгөө авч байна. Энэ бол хүүхдүүд төлөвлөгөө хийх гадна багш нар ч гэсэн тодорхой төлөвлөгөө хийнэ гэсэн. Тэ ерхий зүйл нь юу байх юм? Тэ чиглүүлэх үндсэн асуулт нь юу байх юм? Хэдэн лон хэрэгж хий? Эцсийн үр дүн болон төслийн таймер ерхийд нь гаргаж өгсөн багс. Тэгээд ямар суралцсан зорилтуудын хүрээнд хэрэгжих гэдгээ тогтоосон. Хаамаагүй суралцсан зорилтуудыг хамаадаг биш. Гол суралцсан зорилтуудаа яг одоо чиглүүлж өгсөн. За дараа нь болохоор хүүхдүүдэд сонголт өгнө. Чи social science-ийг сонгох юм уу? Тийм ээ? Нийгмийн ухааныг сонгох юм уу? Байгалийн ухааныг сонгох юм уу гэдэг сонголт өгнө. Мэдээж энэ бол дараагийн ээлжинд өөрчлөлтөн. Энэ одоо байгалийн ухаан сонгох дарааг одоо нийгмийн ухаан сонгох юм уу те? Энэхүү байдлаар солилцох гэсэн. Яг мэдээж 10 жилд үзэж байгаа бүх хичээлүүд л хүүхдэд ерөнхий мэдлэг бүхтэй бүгд хэрэгтэй төвчраас сонголтууд өгдөг. За сонгоод ороод ирсэн хүүхдүүдийг багт хуваалдаг. За багт хуваалгахдаа хэд хэдэн одоо зарчмуудыг баримталдаг. Нэгдүгээр өмнө багт байсан хүүхдүүдийг өмнө нэг багт байсан хүүхдүүдийг дахиад нэг багт оруулахыг хичээв.
Яг л энэ давхар хүүхдүүдийн хоорондын харилцаа нэгнтэйгээ ойлголцох. Өнөөдөр Отгон баяр одоо зэсэтэ нэг баг байсан бол тий дараагийн удаадаа өөр хүнтэй ч баг болохыг магадгүй хүсч магадгүй эсвэл тий өөр сонирхлын хүнтэй нэг баг болохыг хүсч магадгүй. Тийм учраас энэ дуудуудыг аль тольж хуваарласнаар нөгөө нэг нэгтгэн тогтносох, нэг нэгтгэн ойлгоцох гэсэн тийм зүйлүүдийг яадаг байгаа. Үндэслэж ингэж хуваалдаг байгаа. За дараа нь тухайн багт болсон хүүхдүүд маань жишээлбэл ухаалаг хөдөлмөрийн төслийн баг маань болохоор тодорхой хугацаанд хийх төслийнхөө зорилго болон үр дүнгээ өрссөн байдлаар тодорхойлох. Яагаад ингэж юм хэрэг хүүхдүүдийг нэгдүгээр зорилго тодорхойлох. Магадгүй хүүхдүүдээс за чиний зорилго юу гэж асуухаар мэдэхгүй ч гэдэг юм уу. Тийм хүмүүс маш олон байдаг шүү дээ, тийм. Жишээлбэл 10 дөрөнд 10 дөрөнд очиод ямар мэдлэг болох хэрэг за тэгж чад боломжтой гэдэг юм уу. Энэ хүүхдэд олон байдаг. Тэгэхээр хүүхдүүдийг багаас нь зорилго тодорхойлуулаад тэгээд хүрх үр дүнгийн тийм үү. Үр дүнгээ тодорхойлдог. Тэгээд үр дүндээ бас үр дүндээ бас хүрчүүр гэдгийг бас энд бас хэмждэг байна. За хоёрдугаар хэсэг. За төслийн судалгаа болон төлөвлөлт. За судалгаан дээр бол мэдээж юу баримтлах вэ гэхээр том зорилтуудаа ер нь бол баримтлана. Жишээл хийм физик хоёрдугаар үйлрэл ямар агуулгуудыг орох ёстой. Тийм үү. Тэр чиглэлээр баримтлана. За тэр чиглэлээр баримтлахдаа хэд хэдэн их усрыг ашиглаж судалгаа хийх. За энэ болохоор нэгдүгürt бол багшиг их усрыг багш. За төслийгээд бол тэр ангид чойж ажихгүй багш бол тэнд бол хичээлээ орохдоо яг энэ төслийг ухаалаг хөдөлмөрч хийхэд физик хичээл ингэж хамаарна. Тэ бид нар ч ингэж ашиглана. Дулаан нь ингэж байна гэдэг зүйлүүдийг багш хэлэх. Дараагийн их сурвалжинд болохоор интернет буюу онлайн орчинд хүүхэд зөв мэдээллийг тэ оновчтой мэдээллийг интернетээс онлайнаас Google-ээс Wikipedia-гаас олж чадж байна гэдэг зүйл. За дараагийнх нь тусдаасаа ухаалаг хөдөлмөрч хийж байгаа хоёр баг байна. Тэгвэл энэ хоёр баг маань нэгнээсээ бас болчихсон. Магадгүй нэг багийнх нь мэдээлэл олсон нэг баг нь олсон мэдээллийг нөгөө баг нь олоогүй ч магадгүй. Тэгвэл нэгнээсээ мэдээлэл солилцдог. Хинээс харамддаг биш. Хоорондоо солилцдог. За ингэж. За дараагийнх нь сая ярьчлаа. Тэгээд дараагийнх нь болохоор төлгөөх юм. Зорилгоо тодорхойлчихсан. Үр дүнгээ тодорхойлсон. Тэгвэл зорилгын хүрээнд яаж үр дүнтэй төсөл хэрэгжүүлэх гэдгийг бариад 4-7 хоногтоо хэрэгжүүлэх төлгөөг гаргана. Эхний 7 хоногт нь бид нэр энэ дээр ажиллана те зорилго дээр ажиллана. Дараагийн 7 хоногт нь бид нэр эхний 7 хоногт бид нэр судалгаан дээр ажиллана. Дараагийн 7 хоногт нь бид нэр төлгөөн дээр одоо яг хэрэгжүүлэхэн дээр ажиллаж байна. Яг тухайн баг маань дотоод төлгөөгөө хийнэ. За дараагийнх нь багууд төлгөөгөө дандаа Google Doc. За сая энэ багшаас ярьж байлаа, өмнөх багш маань хэлж байлаа. Энэ Google платформыг сайн ашиглах гэх те. Манай хүүхдүүд бол дандаа Google Doc, Google Sheet те Google Slide гэдэг дандаа энэ дээр дандаа ийм сан үсэж явдаг. Тухайн фолдертой тэр фолдер дотроо төлгөөнд байж үүдэг. За одоо энэ хажууд нь харж байна. Энэ төлгөөнд байж үүдэг. За танилцуулганд байж үүдэг гэдэг бүх зүйлүүд нь дандаа ингэж явдаг. За хийхдээ англи, монгол хэлээр хуулийн дээр хийж явдаг. За манай сургууль болохоор ерөөдөө улс улсын чиг хандлагатай сургууль байгаа. Тэгэхээр төслөн бол дандаа хоёр хэл дээр монгол дээр англи дээр гэсэн явдаг. За төслийн судалгааны нэг чухал зүйл нь юу гэхээр хоёрдугаар үе шатны нэг чухал зүйл нь гэхээр за санхүүжил. За энэ дээр хүүхдүүд мэдээж ингээд ийм судлаад байдаг тийм тэгсээр нөгөө зүйлийг хийхгүй тийм нэг уг нь гоё юм хиймээр байдаг магадгүй пуужин ч юм уу хөлөг ч юм хиймээр байдаг. Тэгсээр нэг сайхан судалж явж чад хажуул хүүхдэд урамгүй тийм учраас энийг яг бүр хөрсөн дээр болгож хийх үз. Одоо шил яг манай яг энэ стрит болохоор юу басан байгаа гарантитай холбоотойгоор яг төлөвлөлийн шатандаа хүрээд дууссан яг 3D зураг бүх яг алхмууд нь жишээлбэл хүлэмж хийх дараалууд нь гараад болцсон. Одоо шил манай төсөл энэ хүүхдүүдийн төслийг хүлэмж хийх сонирхолтой хүн ч юм уу гэртээ хүлэмж хийх гэсэн хүн аваад хэрэгжүүлэх боломжтой байхгүй. Энэних өмнөх спринт буюу эхний удирдлын эхний хасын төсөл маань болохоор яг хэрэгжээд хүүхдүүд маань
санхүүг аваад сургуулиас аваад номоо хэвлээд бусдад зараад худалдаад ашиг олох нь олоод шинэ бүтээл гаргаад ийм болцсон байна. Тэгэхээр Фичман яадаг гэхээр хүүхдүүд судалгаа хийчихсэн тийм үү? Судалгаа дээр үндэслээд бид нар нэг ийм хийх гэж байгаа гэдгийг гаргацсан байсан. Түүнийг сургууль танилцуулна. Сургуулийн удирдлагууд захирал тэгээд төслийн туслахаж байгаа багш нартай нэг танилцуулна. За ингэснээр хүүхдүүд юу гэхээр нэгдүгээр бусдын юм гараад илтгэх борлоо тийм нөгөө чадварууд нь давхар хөгжиж тий хин нэгэнд одоо тий санаа зовхгүй өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг зөвч бай бурууч бай тий ямар нэгэн байдлаар хүнд ингээд хүнтэй нээлттэй харилцдаг энэ зүйлүүдийг сурах үедээ одоо төслийн судалгааны явц судлаас санхүүжилттэй батсан pitch гэдэг ийм зүйлийг тавьдаг байгаа. За pitch-ийг бол бид бүхэн хоёр янзаар хэрэгжүүлсэн. За энэ бол эхнийх нь бол танхимаар. За манай ахлангийн хүмүүс болохоор танхимаар яг энэ санхүүжилттэй хүсэж байгаа байхгүй. Жишээл би манай баг хуучин их гэж байгаа баг. Одоо жишээл энэ нэгэн тоосорчийн баг, нэг коучингийн багийн зураг авч байна. Хүмүүсийн бид нэр тоосорч хийх гэж байгаа. Ухаалаг тоосорч хийх гэж байгаа. Бид нэр ийм үг хэрэгтэй тий 500 сая төгрөг хэрэгтэй. 500 сая төгрөгийн заларгаа нэмэ. Бид нэр ухаалаг тоосорчийн тэг мэдрэгчүүд авах ийм мэдрэгчүүд авах юм байна. Цахилгаан холболт нь ийм байна, батарей нь ийм байна, тий мотор нь ийм байна гэдэг бүгдийн задаргаатайгаа бүх үндэслэлтэйгээ бүх судалгаатайгаа ингэж танилцуул. Хэрвээ тэр бодит байгаа тий хөрсөн дээр бууж чадчихвэл тэр тухайн баг санхүүжилтийн 100% тэгээд тухайн баг маань тэрийг яг амьдрал дээр буулгаж хийдэг байна. За хоёр баг маань энэ байна. За дараагийн нөхөд бид нар онлайнаар за энэ хүү судалгааны болон төслийн явцыг бол танилцсан. Нэгтэй бол хүүхдүүдэд бол Zoom ашиглаад хийсэн байгаа. За Zoom ашиглаад бүх багууд өөрсдийнхөө төслийн судалгаа явцаа танилцуулаад энэ онлайнаар холбогдож хийсэн байгаа. За төслийн 3 дахь алхам зөвшөөрөх 3 дахь алхам болохоор төслийн гүйцэтгэл. За өмнөх төслийн санхүүжилттэй би одоо 500 сая төгрөг хэрэгтэй ингээд авцсан. Одоо тэгвэл хэрэгжүүл гүйцэтгэл. За тэрхийн тулд яг яах ёстой? Багаараа яаж хэлэх вэ? За багууд маань төлгөө гаргацсан байна. Тэ? Жишээл хүүхэд болгон өөр гэсэн үүрэгтэй байна. Жишээлбэл багийн ахлагч, тэ? Багийн нарийн бичиг, багийн санхүүч, багийн зохион байгуулагч гэдэг бүгд үүрэгтэй байна. Тэгвэл яг тэр үүргийнхээ дагуу гишүүн бүр маань яг ажилдаа байна. Санхүүг авцсан. За тэгвэл хүлэмж хийх гэж байна. Хүлэмж хийх гэж байгаа бол бид нар юугаа дээд торч юм уу те шилийн хаанаас авах 100-аас авах юм уу хин явах юм те бат явах юм уу дорж явах юм уу хин явах гэдэг нь шийддэг те тэргээ бүр фитнесээ төлөвлөжсөн байна. За ингээ бүгд болон үүрэгтэй олцсон. За дараагийн нэг чухал зүйл нь төслийн санхүүжилт буюу pitch тавьсан өдөр багш удирдлагууд те мөн өөр багийн гишүүд асуулт нэмэлт асуудал. Хэрвээ ухаалаг хүлэмж чинь те ухаалаг байж чадахгүй яах вэ? Тэ ямар асуудал байгаа. Тэг яаж ажиллах юм? Жишээлбэл танах хүлэмжэнд юу тэрх гэдэг. Ургацаа яаж хурааж хин хариуцах юм гэдэг юм уу? Ингээд дандаа тийм шүүмж болон нэмэлт асуултууд байнга ирдэг. Тэр маань юу гэж өгөхөөр хүүхдүүдийг илүү цааш нь судлах боломжуудыг олгож ирсэн. Тийм үү? Хүүхдүүд за болчих окей гэдэг биш тийм үү? Тэр нь асууснаа те шүүмжлэлээр илүү сайжрах боломжуудыг хүүхдүүдэд олгож байгаа гэсэн үг. За энэ үднээсээ яг гүйцэтгэл дээр асуултуудыг тэмдэглэж явна хүүхдүүд тий тэгээд нэрээ отгоош тийм асуугаад өстэй тэр маань хаана нэг одоо хэн хариуцж байгаа вэ гэдэг ч юм уу тэгээд яг ингэ эцсийн одоо гүйцэтгэлээр нэмэлтээр одоо сайжруулж байна. За дараагийн нэг зүйл нөхөр төслийг тухай бүхэн хямж явдаг. Жишээлбэл 4-7 хоногийн хугацаанд хэрэгжих төслийг өнөөдөр ингээд хийчихгүй тийм үү. За 4-7 хоногийн дараа уулзыг хийчихгүй тий өдөр болгон хямж явдаг. Өдөр болгон daily activity daily briefing хийж явдаг. Тэр ингэснээр хүүхэд өнөөдөр юу хийх ёстой байсан төлөвлөгөөний дагуу тий одоо шиг хажууд нэг төлөвлөгөө харагдаж байна. Төслийн танилцуулах өдөр өссөн тийм үү. Танилцах өдөр өссөн байна. Судалгаа болон төлөв гэсэн байна. Тий 10 сарын 15-нд юу хийх байсан. Гэтэл тэр өдрөө хийх зүйл маань яг хийсэн үгүй юм уу гэдэг зүйлүүдийг яг өдөр өдөрт нь гэж хянж чек хийж явдаг. Тэгэхгүй болохоор нөгөө
хүн хэлхээс нас цааш чичгээс цааш гэдэг шиг магадгүй зүгээр ингээд явж байгаа урсгалаараа явж байгаа. За мар өнөөдөр за жоо залхуурч маргааш шийчих гэх юм. Тийм биш. За өнөөдөр залхуурч болно. Тэгвэл маргааш руу шахаж яваад маргаашийн ажлын тэр өдөртөө амжих юм уу гэдгийг яг энэ зүйлүүдээр тэмдэглэж явдаг. За хамгийн сүүлийнхэн төслийн хаалт. За төслийн хаалт их мэдээж төслийн гүйцэтгэсэн ажил, тухайн хугацаанд хийж байгаа ажил, за үр дүн байх ёстой. За мөн үр дүнгийн цаана бид бүхэн бичгийн файлуудыг байнга авч байна. Яг тэгвэл хүүхдүүд тийм сан өсч байгаа юм. Сан өсч. Төслийн сан өсч байна. Тэ? Магадгүй өөр манайх сургууль гадагшаа чиглэсэн сургууль гэсэн. Тэгэхээр гадагшаа чиглэсэн сургуулиудаас хүүхдүүд юу санхаарах хэрэгтэй вэ гэхээр хүүхдүүдэд ийм өөр зүйлээр ажилласан, төсөл дээр ажиллаж ирсэн, нийгэмлэгийн арга хэмжээд оролцож ирсэн ч юм уу те. Ингээд өөр ийм нийгмийн оролцоонуудыг маш ихээр одоо нийгмийн тэр файлуудыг бодит файлуудыг их хич үүдэг. Тэгэхээр тийм учраас хүүхд болгон дээр яг энэ сангууд өсч байгаа. За тэр нь болохоор төлөвлөгөө, эцсийн үр дүн, төслийн судалгаа нь болохоор хичээл болгон дээр физик хичээл, хими хичээл, биологи хичээлийн сурцсан зэрлэлийг хангахуйц судалгаа хийж чадсан байна уу? Хүлэмж судалгааг яваад хүлэмж судалгасан чинь онлайнаар бахан бичлэг үзэж байгаа дэрх биш. Яг чадвар байдлыг очоод тэнд нь одоо манай Монголд өвлийн хүлэмж байдаг юм уу, байдаггүй юм уу? Өвлийн хүлэмжийн давуу тал нь юу юм? Ер нь хүлэмж ямар ашигтай юм ч гэдэг юм те. Дандаа хичээлтэйгээ уялдаатай, суралцсан зорилготойгоо уялдаатай, нөгөө амьдрал практик зүйлүүдтэйгээ уялдаатай ийм судалгаануудыг хийсэн байна гэдгийг хардаг. Энэ дандаа багш нар төсөл өдөртөж байгаа. Багш нар нь энэ нэг фото үзсэн тэрийг бүгд рүү шеэрлждэг байхгүй. Тэрнийг нь ороод дандаа хянж явдаг байгаа. За тэгээд энэ дээр бас нэг баримтлах зүйл нь хугацаа гэдэг баримтлагдаг. Жишээ нь өнөөдөр 22 оны 1 сарын 15-ны 17 цаг гэхэд төслийн тайлан мөн төслийн төлөвлөгөөг дуусгасан байна гэдэг бол яг тэр цагтаа дуусна. Тэр цагт дууссан хүүхдийг бол окей болж байна тийм үү. За магадгүй 100 авахаас би 100 авъя тийм үү. Яг хөө чанарт нь бид нэр анхаарал гэхдээ ямар ч хугацаанд өгсөн гэдгийг бид анхаарах. Хоёрт нь хэрвээ яг хөө тэрс хойш байгаа хүүхдүүд авахгүй гэж байгаа юм биш. Аавн гэхдээ мэдээж имийг цагт нь хийх зүйлээр соргож байгаа. Манай Монголд шууд зам байдаг тийм. Бид нэр 2 цагт хуралдана гэсэн бол за 3 цагт үедээ гэдэг ч юм уу тийм байхгүй үүднээс имийг дандаа цаг бүр хүүхдүүд өндөр уйлж ирсэн. Багшаа бид нар бүр гоё хийстэй бид нар гоё хийхэд бол цагаас орцож байгаа. Тэр биш. Хэрвээ гоё хийх байсан бол та нар цагаа эхнээсээ төлөх хэрэгтэй. Эхнээсээ төлөвлөгөө хийх хэрэгтэй гэдэг юу адаг шалт өгдөг. Тэр хүүхд яг нэг удаа уйлж. Нэг удаа уйлаад өвдсөн бол уйлаад тэр хүүхд шарандаа уйлж байгаа шүү дээ. Хэрвээ шартаа бол дараагуудад хоцрохгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйлдээ бид нар хүүхдүүдээ гомдоохтой болно биш. Энэ баг өвдөж ийж бас илүү зүйлийг сурах юм үндэслэн болдог гэж бид хүмүүс боддгоо. За тэгээд төслийн мэдээж эцсийн үр дүн бол бодит нэг зүйл байна. Бодит зүйлээс гадна дүгнэлт презентацийн танилцуулах гэсэн. Бид бүхэн ийм судалгаа хийгээд ийм төлөвлөгөө гаргаад бид нар ийм зорилго тавьжсэн чинь хүрч чадсангүй. Үр дүн маань ингэж хүрч чадсангүй. Тэдэн хувьтай байна. 50% байна. Одоо сая хүүхд манай 2 дахь спикер болохоор юу ажисан нөгөө яг танхимаар коучинг хийнэ гэж бодсон төлөвлөсөн байсан. Гэтэл карантин гараад яг чадаагүй. Тэр хүүхдүүд бол бүр яг бодтойгоо өөртөө авч бид нар угаас гоё юм бодож ирсэн. Бид нар 1000 м өндөрт хөөрөх коучинг хийж бодож ирсэн шүү дээ. Бүр гоё гаргацсан байсан бага маань ингээл баталгүйтгэжэнгүүт бид нар бол бидний төлөвөө бол 100%. Гэхдээ үр дүн бол мэдээж 30% гарч байна. Ялчгүй бодит үр дүн юм байна. Гэт тэрийг яг бодтойгоор гаргана. За тэрний хүүхдүүд бол мэдээж тайлагна. За тайлагнахтаа хинч өцсөн тайлагнаж өгдөг. Бид нар яг ингээд яг экспо гэдэг зарладаг. Одоо шийдвэл төслийн танилцуулга гэдэг юм өдөрлөг зарладаг байгаа. Тэгээ өдөрлөг дээр хүүхдүүд танилцуулга ингээд тойроод танилцуулга хийн.
багш байна уу, эцэг байна уу, үйлчлэгч байна уу, арын албаны ажилтан байна уу, тэ бүх хүн очиход түүнийг танилцуулдаг. Ингэж тавьдаг. За тэн дээр нь бол үнэхээр дүгнэлт хийдэг байгаа. За дараагийн зүйл нь мэдээж бид өхөн энэний цаана академик мэдлэг болон хэрэг төвшөнтэй тий үнэлэх төвшний зүйлүүдийг хийж байгаа учраас одоо хүүхдүүдтэй дадлтын чадвар суулгах учраас тэрийг нь үнэлэх шаардлагатай. Тийм учраас түүнийг шалгасан, баталгаажуулсан шалгалтуудыг авдаг. Тэрийг нь шалгалтууд авахаас гадна нэгээр үнэлүүлдэг. Нэг бол бүх хүмүүс 360 тэгээд жишээлбэл фужи хийх багийнхан өөрийнхөө багийн гишүүдийг би нэрээ бичгүүгээр за энэ нам гомдоосондоо талхаа биш тий яг энэ ямар хүн гэдэг нь үнэлдэг. Үнэлгээнүүдийг бас нэг байгаа. За тэгээд сая дээр утсан зүйлүүдийг бол дор гэж үнэлгээж үзэж явдаг байна. За тэгээд танхимаар хийж байгаа тохиолдолд энэ байна. За эхнийх бол манайх дээр бол тэгээд за өв соёлтой холбоотой нийгэм чиглэсэн тэгээд олох бүтээлийг төслийг хэрэгжүүлсэн хүүхдүүд маань болохоор өв соёл, Монголын өв соёлыг харуулсан өөрсдийн зохиосон ном, постэр, номын хавчуур одоо ингээд яг зураг дээр бичиж номын хавчуур байна. Хүүхдүүд яг өөрсдөө яг гараараа хендмейд гэх шиг те яг гараараа зураад хийсэн бүтээлүүд байна. За тэр дооронд байгаа зураг болохоор манай баг бол тор хийсэн эко тор гэдэг яг өөрсдөө зургийн зураа дээр нь одоо орчин үеийн технологи харуулсан QR кодтой QR код шууд мэдээлэл гаргадаг юм гоё одоо шинэлэг тор эко тор бүтээсэн байгаа. За тэгээд цахимаар тохиолдолд бол за жишээ нь хол хүлэмжсэн багийн юу байна? Цахимаар хийсэн танилцуулга байна. Одоо энэ бол нөгөө Arduino програм ашиглаад Arduino хавтаа ашиглаад мэдрэгчүүдийг ашигласан юм одоо кодын бүр ингээд яг кодын хуулаад тавихад тий програм ажиллах үйлсийн презентацийн тавьсан байгаа. За тэгээд эцсийн үр дүндээ бол яг энэ 14 ангийн би бол зөвхөн нэг анги ярьж байгаа. 14 ангийн төслийн үр дүнд бол ийм 6 төсөл хэрэгжсэн. Хоёр ухаалаг хүлэмж, за нэг пуужин, 3 тоосрогч гэх. За ийм хийсэн. Тэгээд энэ багийн гишүүдийн одоо төслүүдийг тий магадгүй гэртээ хүлэмж одоо шийдэл одоо энэ карантины үед тий гэртээ байж хоорондоо ийм хүлэмж хийя гэдэг санаа авъя гэвэл манай хүмүүсийн энэ санаанууд бол яг бүрэн файлаараа яг юу судалах хэрэгтэй, юу авах хэрэгтэй, хідэн төгрөг байдгийг, ямар өртөг авах вэ гэдэг зүйлүүдийг хийх бүрэн боломжтой төслүүд байгаа. За тэгээд төсөл хэрэгжснээр ганц академик хичээлийн сургалтын зорилтыг хэрэгждэггүй давхар амьдрах чадвар буюу нэг нэгнтэйгээ харилцах нэг нэгнтэйгээ нийгэмших гэдэг энэ чадваруудыг давхар явж идэг. Мөн бие дадлаг буюу эрүүл мэндийн талаас хичээлүүдийн хөтөлбөрүүд нь хоорондоо салхамж холбоотой. Тэг хүрээнд ямар одоо чадваруудыг эзэмшдэг вэ гэвэл академик хичээлийн хувьд бол логик сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвар, судалгаа, шинжилгээ хийх, судалгаа шинжилгээ хийхдээ зүгээр л судлаадаг багтай биш, илүү гүнзгий судлах тийм ээ. Тэр тал руугаа за тэгээд тунгаан бодох, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх гэдэг эдгээр гол үндсэн чадваруудыг хэрэгжүүлж явдаг. За ямар ч хичээлээр дуун. За дараагийнх нь болохоор амьдрах чадвар буюу life skills. За өнөөдөр бие даах, багаар ажиллах, цаг баримтлах төрөлсөн тийм яг цагийн бол яг цаг тагаад зүйлийг баримталдаг. За тэгээд сэтгэлдээ удирдах мэдээж цагтаа очиж цагтаа өөр мэдээ хайх биш тийм бас өөрөөсөө буруу хайх тэгээд сэтгэлдээ удирдах за мөн асуудлыг шийдвэрлэх харилцааны чадвар, хариуцлагатай байдал, за санаачлахтай мэдээж баг гэдэг зүйл маань хин нэгэн санаачлахтай байх биш тийм бүгд санаачлахтай байх. Тэгжээж илүү үр дүнтэй бүтээлч байх гэсэн зүйлүүдийг бид хүн авдаг. За тэгээд дараагийн болохоор well-being буюу эрүүл мэнд бие дадаг талаас. За тэгээд эрүүл хооллолт, аюулгүй ажиллагаа. За энэ эрүүл хоолтон дээр болохоор шийдэл эрүүл мэндийн хичээлтэй холбоотой, биологийн хичээлтэй холбоотой ямар эрүүл хоолт байдгийг тийм ээ хичээлийн одоо хийх явцтай гэсэн юм. За аюулгүй ажиллагаа, дасгал хөдөлгөөн, за
За тэгэл амьдралын одоо зөв хэв маяг, за сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг. За энэ дэр бол нэмээд хэлэхэд бол манайх өөрөө сургуулиас сэтгэл зүйн багш нар одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн багтай. За энэ маань бол хүүхдүүд яг сэтгэл зүйн талаас дандаа зөвлөгөө өгч идэг, дандаа судалгаа авч идэг. За энэ дээр өмсөлтөөр хүүхдүүдэд зөвлөгөө зөвлөж өгч идэг. За ийм баг байлаа. За тэгээ яг энэ удаагийн энэ 2 дахь удаагийн төслийн хүрээнд бол нийт 143 төсөл хэрэгжсэн байгаа. Сая зөвхөн 11-р ангийн байгаль ухааны хичээл. За энэ цаана нийгмийн ухаан, математик, монгол хэл, гээл англи хэл гэдэг ингээд нийтдээ бол ийм 143 төсөл хэрэгжсэн. За тэгээ төслийн санаа 200 нийт төслийн төлөлт нь болохоор англи, монгол хэл дээр ингээд 2860 гэдэг. Ерөнхийдөө ийм тоон тайлбар бол ийм байна. Тэгэхээр бүрэн одоо хэрэгжих юм боломжтой төслүүд одоо жишээлбэл сая өмнөх багш маань бас ярьж байлаа. Тэгээд тонгор сургуулийн нэг арга бол төсөл хэрэгжихтэй танхимын бэлтгүүгээр онлайнаар бүрэн хэрэгжих боломжтой. За тэгээд яг энэ төслүүдийн бас үндсэн концепц нь юу вэ гэхээр хүүхдэд академик мэдлийг шууд хэлж өгөх биш, хүүхдийг өөрөөр нь судлуулах гэдэг гол зүйл байдаг. Жишээлбэл би физикийн багш омгийн хууль бол хүчлэгүүд эсрэгүүцний харьцаа тий 3 хэмжигдэхнээс хамааран гэх биш. Омгийн хууль тий яг юунд хаана хэрэгжиж идэг юм. Танай гэрлийн чийдэн дээр омгийн хууль хэрэгжиж байгаа юм уу гэдэг талаар байна. Илүү практик амьдрал талаар гэдэг зүйлүүдийг чухалчдаг. Тэгэхээр хүүхдүүдийг дандаа судлах тийм үү. Судалгаанд дээр үнэлэх, чиглүүлэх, багш бол чиглүүлэх гэдэг байна шүү дээ. Тэгэхээр тухайн судалж байгаа зүйлсүүд чиглүүлэх. Хазаагаад ивэл зөв зам руу болох. Жишээлбэл омгийн хууль судлахаа явж яснаа гэрэл судлаад нэг чийдэн гэсэн чинь чийдэн судлаад чийдэн тийм хүн зохиосон юм байна гэд явах биш аахгүй. Тэ? Яг юу судлах гэдэг гол замыг нь зааж өгч хэлж байгаа гэсэн. За тэгээд төслөөс гадна манай сургуулийн бас нэг зүйл нь болохоор дижитал. За дижитал хичээл бол төсөлтөөгөө ер нь бол параллел явж идэг. Жишээ нь багш болгон өөрийнхөө дижитал хичээлийг одоо яг өгөх гээд байгаа тий академик мэдлэгийг яг энүүгээр өгдөг. Бид өхөн бол төслөөр яг нөгөө дээд түвшний 4 зүйлүүдийг бол нөгөө үнэлэх тий бүтээчээр сэтгцүүдийг бол илүү чухалчилдаг. Харин мэдлэг тий ойлгох түвшний мэдлэг болон сэргээс авах түвшний зүйлүүдэд одоо суралцсан зорилтуудад бол энэхүү одоо системээр өгдөг байгаа. За энэ системээр болохоор бүх хүүхдүүд жишээ нь нэг хүүхэд тий за дорж идэх хүүхэд юм уу? Дорж идэх хүүхэд хэдэн хүүхдээ үзэж явж байгаа. Гүйлгээд үзсэн юм уу? Гүйлгээд үзсэн юм уу тийм үү? Магадгүй зарим хүүхдүүд багшаа би үзсэн гэж гүйлждэг байхгүй юу? Тийм биш. Тэгвэл энэний цаана тухайн зүйл хялттай биш. Яг хүүхэд стандарт үзсэн бол ажил хийсэн хичээлийг 100% гэсэн үзэлттэй гарч ирдэг. Гүйлгдсэн бол 40% гэж юм тий. Эхлэлийн үзээд сүүлийн үзсэн бол нэг 2-3 хүртэл ч юм уу те. Яг цаана дижитал системд нь ингээд тохиог нь оруулсан. Хүүхдүүд тэгвэл яг гүйлэхгүйгээр яг бодит үзэх хэрэгтэй. Тэгэл хүүхдүүд бас ингээд зарим бас зэрэг тавьж үзэх тохиолдол үүдэг. Тэгэхээр нэг хүүхдийн аккаунт бол яг л нэг л зүйл дээр ордог гэдэг тохиолдол ингээд хийгээд явждаг. За тэгэл шалгалтын үр дүн анализ хийх бол манайхан бол яг энэ системээс ингээд хатаад авчдаг юм систем байгаа. За тэгээд анхаарлаа сонссон ахундаа баярлалаа. Өчүүхэн судалгаа болон яг сургууль дээр хэрэгжиж байгаа зүйлээсээ хуваалцлаа. За баярлалаа Отхон Баярагшаа. За бүгдээрээ хөтөлбөрийнхээ дагуу асуулт хариулттай оръё. За эхний асуулт ирсэн байна. Ерөнхийдөө нэг төсөлд хэр зэрэг хугацаа шаардлагатай байдаг вэ? Ер нь ийм цаад хугацаа гэсэн ийм хугацаа зааж өгдөг үү гэж асуусан байна. Бид нар хугацааг бол төсөл бүгд яг адилхан хугацааны хязгаар заадаг. Жишээлбэл 4-7 хоног, ахлагын хувьд бол бид нар 4-7 хоногийн хугацаа зааж өгдөг. За тэгээд 4-7 хоногтоо жишээ нь байгалийн ухааны хичээлүүдийн хувьд суралцсан зорилтууд нь хэр орж байгаа гэдгээс хамаарат тухайн цагийг тогтоодог.
Жишээ нь за сэтгүүрийн за 10 дугаар хичээл тийм үү? 10 дугааргийн заавал судлах бол 7-нд 2 цаг болдог тийм үү? Байгаль ухааны хичээлүүд. За би зөвхөн байгаль ухааны дээр ярьж байгаа шүү. Тэр манай багш нар яг өөрөөсөө хичээлээр буулгаад ойлгочаараа байгаль ухааны хичээлүүд заавал судлах нь 2 цаг болдог. Нийтдээ бол хим физик биологи хичээл бол 7-6 цаг болдог гэсэн үг байхгүй юу? Тэгвэл 6 цаг буюу 40 минутаар ордог. Тэгвэл 240 минут. Манай сургуулийн цагийн систем болохоор 50 минутаар явдаг. Тэгвэл 40 минутаар бол 6 цаг юм бол байдлал 5 цаг гэсэн. 7 хоногт 5 цаг. Нийт 4-7 хоногт гэх юм бол 20 цаг. Тэ 20 цаг орно гэсэн. Тэгэхээр байгаль ухааны энэ төсөл нийтдээ 20 цагийн хугацаанд хэрэгжинэ гэж төлөвлөе гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө насны хязгаарын хувьд яг энэ таны яриад байгаа төсөл суурилсан сургалтын аргыг яг хэд хэдгээр ангиудад хэрэгжих юм бол илүү тохиромжтой байдаг вэ? Манай хүмүүн болон томоочин сургууль болохоор 1-р ангиас 11-р анги хүртэл явдаг. 12-р анги болохоор яг тусдаа хөтөлбөр явж байгаа. Одоо төгсөх учраас тэгэхээр манай хот 1-р ангиас 11-р анги бүтэн явж байгаа. Бүтэн явахдаа багангийн хувьд жоохон ослогтой явдаг. Яг тэгэхээр багын хүмүүс маань Google Doc дээр бичиж чаддаг. Компьютер дээр ажиллах чадвар нь жоохон дутмаг тий. Гэхдээ одооны хүмүүсээс сэрхий бацал л яг үүсэж байгаа юм биш. Тэгэхээр ерөнхий хүмүүс маань тийм. Тэгэхээр багын хүмүүсээр бол багш нар илүү төлөвлөгөөг гаргаж өгдөг. Чиглүүлж өгдөг. Тэ? Харин дундаас тийш ангийнхаа хүмүүс бол яг өөрсдөө. Тэгэхээр эхлээд компьютерээр ажиллах хүмүүс ч юм уу тэ яг энэ дээр ажиллах хүмүүс ингээд 2 дахь 3 таас бүр илүү сайжрж явдаг. Тэгэхээр чадахгүй гэж хязгаар заах биш юм уу? Аль болох чадах тал руу ингэж түлхэх гэх юм тий. Ингэж хийж хүүхдэд сурж эхэлж байна. Ер нь бол манайх бүх ангиуд бол төсөл нь хийж явж байгаа. Тэгэхээр энгийн улсын сургуулиудын хувьд таны энэ аргыг хэрэглэх боломж олгосон нэг нь хэр байдаг? Энэ дөр мэдээж хүүхдийн тоо гэж ярих бах. Манай сургуулийн хувьд бол яг ангийн систем гэж байдаггүй манай сургууль онцлог нь ангийн систем гэж байдаггүй. Тэгээд 11 ангийн хүүхдүүд 10 дугаар ангийнхан манай их олон хүүхдтэй 60-70 хүүхдтэй. Тэгэхээр 60-70 хүүхдтэр бол бүтэн явж байгаа. Тэгэхээр би бол бүрэн боломжтой гэж бодож байна. Тэгэхээр яг энэ дээр нөгөө баг ажиллах шаардлагатай болж байгаа. Баг гэх нь байгаль ухааны багш нарын баг хоорондоо уялдаатай тий яваад багт хуваагаад жишээлбэл усан сургууль дээр ч юм бол ганц физик багш байхгүй шүү дээ. Одоо манай дээр бол ганц химийн багштай байдаг. Тэгэхээр усан сургууль дээр ч юм бол хэдийд байдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань химийн багш нар яг нэг ойлголттой, физикийн багш нар нэг ойлголттой. Ингээд явах юм бол бүрэн боломжтой. Тэгээ багууд хуваачдаг байхгүй. Тэгээ бүтэн ангиар нь биш багийн системээр өччих юм бол тэгээ том систем биш арай жоохон жижигчүүд илүү тохиромжтой явдаг. Тэгээ дахиад энэ дээр сануулах зүйл баг хуваахтаа бас хүүхдийн тоог яг стандарт гэх юм уу яг одоо нөгөө тохиромжтой тоогоор авахгүй болохоор нэг 7-8 гээл 7-8 хүүхдээ нэг баг хэрэг мэдээж манайхан багаар хийж явах хэцүү шүү дээ. 2-3 хүүхдүүд нь хийдэггүй ч юм уу хийгээд шүү дээ. Тэгэхээр нэг бид бүхний яг харж байгаагаар бол 5 хүүхэд нэг байвал илүү зохимжтой юм уу гэж харж байгаа юм 5-аас 6 ингээд явхад бол бүрэн боломжтой гэж бодож байна. Яг бол багш нарын тоо тий бас харьцангуй олон. Манай сургууль багш цөөхөнтэй ер нь бол багш жоохон тэтгэлтэй явж байгаа. Тэгэхээр шин сургууль тэгээд бас ингээд ковид дээр татаад болохоос бас ер нь бол багшийн хөлцөөс сүлээд нэг авах болсон шүү дээ. Тэгэхээр цөөхөн багш дээр нэ манай сургууль чинь нийтдээ 300 гаруй хүүхэдтэй. Тэгээд нэг 30 гаруй багштай байгаа. Тэгэхээр яг ангийнх нь цогт биш. Ерөнхийдөө сургууль дотор нэгээ бүлэглээд хуваачдаг гэсэн юм. Тий. Гэж ойлгож байна. Тэгэхээр таны сая ярьсан энэ төслүүд байна л да. Тэрэн дээр хүүсийн хувьд юм ялгаа гардаг уу? Жишээ нь одоо хөвгүүд илүү оролцох сонирхолтой. Гэтэл охтууд би хожин хиймээргүй байна ч гэх юм уу. Би өөр юм хиймээр байна шүү дээ. Гэтэл надад тийм сонголт байхгүй. Бага. Сонголтыг бол эхлээд би таньсад 3 сонголт юм гээ те. 10 өдрийн хүүхдүүд явдал чи пожиг хийгээд шахаад авах биш. Манайд ийм 3 төсөл байна. Чи алийг сонгож болж байна. Яагаад энэ 3 гарсан гэдэг нь багш нар ярилцж байгаа. Багш нар бол маш их ярилцж байгаа. Бид бүхний суралцсан зорилго байгаль ухааны 11 дэх ангийн суралцсан зорилтыг хүрээд ийм төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой байна гэдгийг санаанд гаргаж байна. Тэ хаамаагүй ийм ажил хийх биш.
тухайн суралцсан зорилтуудаа харж байгаа төслөө сатих санаа гарч ирсэн багш нар. Тэгээд түүнийг хүүхдүүдэд танилцуулж байгаа. Эсвэргээр миний анзаарсан зүйл нь хүүс гэдэг зүйл нэг тийм хаахан байцгүй хаахан үеийн дэвжлэндээ октод ч гэсэн юу хийх сонирхолтой болсон. Жишээл тоос сорогч бүр манай дээр одоо жишээл 14 анги дээр тэр нэг баг нь бүр яг дан октодын баг гэсэн. Тоос сорогч, пуужин гэл тий. Яг пуужин баг бол хүүхдийн баг гэсэн та. Тоос сорогчдын дээр бол октодын баг байсан. Хацсан гайгүй мөн гэж харж байгаа юм бол. Тэгэхээр энэ яг хичээлийн хүрээнд одоо цөм хөтөлбөрийн агуулгатай яг зэрэгцээд одоо нэмэлтээр энэ өсөлт суурилсан сургалтын арга зүйн яваад байна уу? Яг хичээлийн цаг дээр энийг ингэж яваад байгаа юм шиг нэмэлтээр явж байгаа юм уу? Хэрвээ нэмэлтээр явж байгаа бол хүүхдэд ирэх ачаалал хэрэг нэмэгдэж байгаа. Нэмэлтээр биш. Манай сургуулийн онцлог угаасаа төсөлтөөр суурилсан сургалтын арга зүйр явдаг гэсэн үг. Түрүүнээс нэг 7 хоногт хэрэгжих цаг хэд вэ? Тэрээс хамаар цаг гаргадаг. Тэр шиг тухайн үндсэн одоо цөм хөтөлбөрийн цагуул тэн дээр бид нар төслөө хийж байна. Дижитал систем мөн адилхан яг параллел төслийн одоо агуулга тий одоо нэг ойлгох тий зэрэг санах төвчний юмуд нь давхар дижитал Баярагш сая интернет нь жоохон гацаад ах шиг байна. Гацчоо. За одоо гайг болчих. Сая сүүлийнх сонссон болов? За. Манайхан сонсож чадсан болов? За энэ дээр гарч ирэх байна. За дараагийн асуулт орё. Тэгэхээр энэ аргыг хэрэглэхэд багшийн зүгээс ерөнхийдөө анхаарах хамгийн чухал зүйлүүд нь юу байдаг вэ гэж асуусан байна. Асуултнууд нэгдүгээр тухайн цөм хөтөлбөрөөр сайн судалсан байх хэрэгтэй. Физик хичээл физикийн багш бол өөрийнхөө 10 дугаар 11 ангид энэ удирдалтаа ямар суралцсан зорилгыг орох хэрэгтэй билээ, яг ямар чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй билээ, буюу мэдлэг чадвар гэдэг зүйлүүдэд одоо шинжилгээ арга барилч гэдэг тийм тэрийг ер нь бол сайн бас мэддэг судалсан байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол баг хоорондоо багш нар хоорондоо сайн юм харилцаатай тийм одоо шилбэл Facebook групп үүсгэж байдаг юм уу? Байнгын одоо шилбэл Google фолдер үүсгээд тэн дотроо Google Doc дээр хүмүүстээ дандаа гэж харилцаж байдаг. Ер нь багш хоорондын харилцаа юугаас судалсан байдал гэдэг дээр ер нь гол зүйлүүд нь бол юм да. Багшаа санхүүжилтээ ерөнхийдөө яаж шийдвэрлэдэг вэ? Хүүхдүүд одоо санхүүжилт олдог гэсэн шүү дээ. Санхүүжилт төвөгтэй байдаг. Энийг бол яг бид өхөө эхний ээлжийн төслөө боловсруулаад санхүүжилтээ авах уу? Эхлээд хүүхдүүд маань бол энэ удаа энэ жилдээ бид манай сургууль бол хүүхдүүдэд ямар ч хэлсэн эхний удаадаа төслүүдээ юу аа санхүүжилт нь өгье. Гэтэ мэдээж мөнгөний хязгаартай дураар нь бас биш тодорхой хэмжээний лимиттэй энэ хүрээнд бас төслийн нэг төслийн санхүү бас гарах хэрэгтэй ч гэдэм үү лимит тогтоож өгдөг. Ер нь болжгүй л 100% өгөх хичээдэг. Яг бол хүүхдүүдийг мэдээж юм хий хичээд яг хийя гэхээр мөнгөний өгөхгүй байхаар бас боломжгүй шүү дээ. Тэгэхээр тийм зүйл зарим тохиолдолд бол манай бас хэд хэдэн багууд өөрсдөө санхүү босгосон тийм туршлага байна л да. Одоо жишээлбэл өөрсдөө ивент зохион байгуулдаг хацсангуу бас одоо орчин хүмүүс чинь бас ийм шинэлэг санаа гаргадаг болсон. Гэх юм уу эсвэл өөрсдийнхөө арга барилыг танилцуулдаг эсвэл хүн хичээл заадаг ч юм уу те өөр ингэж байдлаар санхүү босгох юм. Энэгшээ. За тагшаа.
Дараагийн асуулт ингэсэн байна л та. Ерөнхийдөө багш ерөнхий чиглүүлгээ өгөөд хүүхдүүд өөрсдөө бие даагаад ингээд энэ бүх үйлдэл болгоно хийгээд явчихдаг юм уу? Эсвэл одоо багш үйлдэл болгон одоо ийм програм хэрэглэнэ, одоо ингэж ажиллана гэдэг үйлдэл болгоноор нь чиглүүлэг өгч зааж явдаг юм уу гэсэн асуулт ирсэн байна. Байна. Таны интернет жоохон гацаад байна. Миний яриа сонсогдсон уу асуулт? Асуулт сонссон. Асуулт нь ингэсэн байна. Багш ерөнхий чиглүүлгийг өгдөг юм уу? Эсвэл багш ингээд нарийн програм дээр ажиллах, за ийм үйлдэлүүдийг дараа нь ингэж хийх ёстой гэдэг нарийн чиглүүлгийг өгдөг үү гэсэн байна. Эсвэл хүүхдүүд өөрсдөө ингээд бие даагаад бүх юмаа хийгээд багш ерөнхийг нь чиглүүлчихдэг юм уу гэсэн асуулт байна л да. Ерөнхий чиглэл нь хэрвээ одоо шууд за чи нэг алхаад эсвэл 5 алхаад баруун өрөг тий дараа нь зөв өрөг гээд явах юм бол мэдээж нөгөө яг өөр төсөл суурьсан бүгд өөрөө бие дааж судлах гэдэг залын бол биш. Тэгэхээр багшд ерөнхий чиглэл өгнө. Одоо түрүүний хамгийн ихэнд ерөнхий төлөвлөгөө гарч байгаа шүү дээ. Ерөнхий төлөвлөгөө гараад тэрнээс цааших деталийн төлөвлөгөө бол одоо нарийнсан төлөвлөгөө хүүхдүүд өөрсдөө хийн. Нэг өдөр юу хийх, хоёр дахь өдөр юу хийх те тэр болгоныг өөрсдөө хийн. Мэдээж танхимаар яг орж ирэх бол би орох цаг дээр орно. Орохдоо мэдээж өөрийнхөө суралцсан зорилттой уялгаатай багуудтайгаа ажиллана. Тэгтээ чиглүүлнэ. За хүлэмж хийх гэдэг байна тийм үү? Хүлэмж хийсэн чинь та дулааны тооцсон юм уу? Чин тайдын сонгосон ургамал чинь хэдэн цээс ургадгийг гэдэг дандаа юм ерөхий чиглүүлэх юм. Өгнө. Стаар бол тий наа чин 35 цээс ургадгийг тий тэгээд бич дулаан тэгж тооцдгийг ингэж бод гэдэг тодорхой байна шүү дээ. Дандаа хүмүүс өөрсдөө ер нь бол үдээгаа явна багшд чиглүүлэл хийж явдаг. Тэгэхээр өөр хичээлүүдтэй ер нь холбож төсөл хэрэгжүүлж байсан тийм туршлага байгаа юм хүмүүс үү? Өөр хичээлүүд гэх юм. Тий, одоо бүр зөвхөн одоо нэг юм байгалийн ухааны ч гэдэг юм уу, ижил төстэй юм холбогдох байдлаар биш. Бүр нод өөр хичээлүүдтэйгээ холбоод юм уу тийм төсөл хэрэгжүүлж байсан туршлага байна уу? Тэгээд мөн одоо багангийн сурагчдын ямар туршлага хэрэгжүүлж байсан бэ? Хамгийн их Монголын өв соёл гэдэг сэдв төсөн нийтлэг зүйл одоо жишээлбэл өв соёл гэхээр тэн дотор маш олон төрлийн хичээлүүд уялдана. Жишээлбэл түүх, монгол хэл, за тэгээд дүрслэх технологи, технологийн гэдэг хичээлүүд уялдана. Тэгэхээр бид нар бол хамгийн ихний удаагийн төсөл болохоор нэлээд өргөн хүрээнд жишээ нь би бол байгаль ухааны багштай биш. Англиний багш, монголын багш, нийгмийн багш гэдэг энэ багш нартайгаа нэг баг болоод төсөл хэрэгжүүлсэн. Тэгээ манайх болохоор social enterprise гэдэг яг энэ өв соёлыг сурчлах, за тэгээд түүнээс ашиг олох гэдэг тийм төслөөр ажилласан байгаа. Энэний хүрээнд бол хүүхдүүд маань бол ном хийсэн. За яг энэ дээр байгаль ухааны болон физик хичээлүүд нь яаж авч ихээр яг физикийн хүрээнд болохоор принтерлэх одоо манай физик багшны байдлыг хийж байгаа. Тэгээд ном хэвлэнэ гэдэг тийм ном принтерлэнэ аливаа зүйлийг принтерлэнэ гэдэг тэр процесс угаасаа физикийн хууль үндсэн дээр үзэгдлээр явагдаж байдаг. Тэгэхээр ингээд ажил талаас нь ном хийхэд физик хичээлж орж болж байна, монгол хичээлж орж болж байна, англи хичээлж орж болж байна. Тэгээд нийгэмд түгээхтэй тийм жишээлбэл зорилт бүхний хүмүүс гэж юу юм тийм хараагүй хүмүүс гэж юу юм хаана хараагүй сургуулиуд байдаг ингээд нийгмийн юмнуудыг судалдаг. За тэгээд тэр хүмүүсийг ямар зүйл тулгамдаад байгаа гэдгийг судалдаг. За тэгээд өв соёлоо тэр хүмүүс маань мэддэг юм уу мэддэггүй юм уу? Тэгэл хараагүй хүмүүс тийм өв соёл хараагүй хүмүүсийн өв соёлтой холбоотой ном зохиол байдаг юм уу? Тэгээд манай болохоор яг энэ дээр бариад хэсэгтэй ном гаргасан. Тэнийг хадгалсан ном хөтөлбөр тийм хүмүүс бас тоглох нөхөд байж тээ. Хөдөлгөөн тийм бариад өсөхгүй байвал тэгээд бариад өсөхтэй хөдөлгөөн төр хийж өгөөд Монгол чигтэй хөдөлгөөн төр гэдэг бас нэлийн олон зүйлүүдийг бол хийсэн байгаа. Энэ хичээл энэ төсөл болохоор ганц байгалийн хичээлүүдтэйгээ нэлийн сайн урьдчилж
өгсөн. Гэхдээ нэг одоо халтсан гэхэд одоо хаашаа нэг анхаарах зүйл гэх юм уу? Тухайн нэгдүгээр улирлын хүрээнд дэх хичээлүүдийг хооронд интеграц гэдэг маш хүндрэлтэй. Бүтэн жилээр юм уу? Эсвэл босоод юм уу? Ингэж харах хэрэгтэй байсан. Тэгэхээр тэн дээр одоо шилбэл цахилгаан сорон зэгдэгчээр орж иж байгаа. Цахилгаан сорон зэгдэгчээр маань одоо энэ 20 дугаар улирлын агуулга байх жишээ ч тийм үү. Тэгэхээр ингэж жилийн хувьд хөндлөнд нь гэж авч үзэх, агуулгын нэртэд нь харж үзэх, авч үзэх хэрэгтэй гэлээ. Тэгжиж санаа гарах шаардлагатай байна. Тэгэхээр нэг цаг хугацаанд ингээд өөрөөр төслүүд дээр хүүхдүүд ажилласан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ суралцахын зорилт гэдгийг одоо яаж хэрэгжилтийн үнэлээд байгаа юм бэ? Тэр нь асуудалтай байсан уу? Нэгдсэн шалгалт гэдэг үнэлгээ аваад идэг юм уу? Эсвэл одоо стандарт хэрэгжилтээ яаж гаргаж ирдэг вэ гэж асуусан байна. Төслийн санаа гаргахтаа бид нөхөн тухайн суралцахын зорилтын дээр уйлдаж санаа гаргадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр мэдээж суралцахын зорилтынхаа хүрээнд төсөл хэрэгжүүлж байгаа. Давхар дижитал хичээлд явж байгаа. Яг цөм үйлдвэрийн агуулга дээр ямар суралцахын зорилт байна? Түүнийхээ хэмжээгээр шалгалтаа авдаг. Авахтаа шалгалтын давхар боловсруулахтаа мэдээж бүтээх төвшөндөө мэдээж төсөлтөөр уйсан. Жишээ нь пүүжин хийх төслөөр жишээл 10 дугаар пүүжин хийх төсөл байлаа гэж чинь тэнд нь хаана хөдөлгөөн пүүжин ямар хөдөлгөөн хийдэг юм уу? Шууд эцтэй хөдөлгөөн хийдэг юм уу? Хэвтэж хөдөлгөөн хийдэг юм уу? Гэдэг зүйлийг асуух гэсэн байна. Энэ маань төсөлтөөгөө уйлдсан даалгаврууд байна гэсэн. Тэр нь яг суралцахын зөвлөлт одоо шил 11 дугаар ангийн хүрээнд бол өдөр хаана хөдөлгөөн байгаа тий хэвтэжгийн хөдөлгөөн, проектлох, вектор хэмжигдэх хүн гэдэг байдаг нөхгүй. Яг тэр хүнд нь авдаг гэсэн. Тэгэхээр энэ дээр санаа зовох юм байхгүй. Жишээлбэл суралцахын зөвлөлтөд хангахгүй байгаа юм биш үү? Тэ зүгээр л одоо шилбэл тоглоод байгаа юм биш үү гэсэн ийм асуултууд эцэгчүүд гэсэн ийм юмуд асуудаг. Тэнд бол зүгээр мэдээж бид бүхэн бол үр дүнтэй хэрэгжүүлэхийг, үр дүнтэй аргыг авч ингэж явж байгаа учраас, арга гэж авч явж байгаа учраас ер нь бол бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр улсын сургуулийн хувьд нэгсэндээ хүүхдүүдэд одоо ЕШ-т бэлдэн, за тэгээд төвшин тогтоох шалгалтанд чанарын үнэлгээнд гих зэрэгээр одоо нэгсэндээ сургалтын процесс маань өөрөө шалгалтанд бэлдэх нэг талаараа ийм асуудал болж хувраад байдаг. Тэгэхээр энэ тал дээр ер нь энэ төсөл суурилсан сургалт улсын сургуульд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй одоо санагдаад идэх юм байна л да зарим талаараа. Тийм учраас энэ дээр гаргалгаа байна уу? Таны хувьд одоо зөвлөгөө юу байна аа? Гаргалгаа нь болохоор мэдээж төслөө гарахтаа тухайн суралцахын зорилтоо уйлдах хэрэгтэй гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. Мэдээж суралцахын зорилтыг л юу эцэст нь шалгаад байгаа шүү дээ. Тэгвэл суралцахын зорилтыг шалгаад байгаа юм чинь суралцахын зорилтыг хүрэндэх төслийг хэрэгжүүлэх юм уу? Давхар мэдээж дижитал хичээлд явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Яг дан юугаар явах юм бол төслөөр явах юм бол бас жоохон бүтгэлтэй. Хажууд нь мэдээж яг нөгөө ойлгох төвчний хэрэг сэргээ сан төвчний юмуд нь явж идэг. Яг энэ бүтээх тийм үү үнэлэх гэдэг зүйл нь бас тэгээд давхар явж идэг. Ер нь хоёулаа ингэж зэрэг явж иж илүү хэрэгжих боломжтой мөн гэж харж байгаа. Магадгүй усан сургуулиудын хувьд маань харахаар дижитал хичээлийн хувьд жоохон бүтгэлтэй байж магадгүй. Харин яг энэ төслийг хэрэгжүүлэх явцдаа суралцахын зорилтоо сайн авч яваарай гэж одоо зөвлөх байна да. Тэгэхээр бүрэн боломжтой. Дараагийн асуулт та систем төлбөртэй байдаг юм уу? Ер нь платформ нь төлбөртэй байгаа юу гэсэн асуулт байна. Энэ манай дотоодын систем байгаа. Манай өөрсдийн яг дижитал баг байдаг байхгүй юу? Тэгээд өөрсдөө хөгжүүлдэг систем байдаг. Жишээлбэл багш нар ч гэсэн санал хүсэлтээ өгдөг. Жишээлбэл энэ одоо харагдах байдал нь онцгүй байна. Эсвэл бид нэр хүүхдүүдийн анализ татж авах дээр асуудалтай байна ч гэдэг юм уу. Бүх юм дээр нэг дандаа фидбек өгөө явчихдаг. Тэгэхээр манай өөрийн систем байгаа. Одоо байнга сайжруулалтыг явуулдаг юм байна. Ер нь яг манай сургуулийн алсын хараа ер нь бол цаашдаа энэ систем, ер нь сургуулийнхаа энэ арга зүйг ер нь бол нийгэм түгэе гэсэн юм ер нь бол чиглэлд бас байгаа. Тэгэхээр мэдээж яриг төсөл суурилсан сургалтын арга зүйр хамгийн гол нь
нэг чухал үзүүлэлт бол эдийн засаг харагдаад байна л та тий төсөв санхүү. Танай сургуулийн хувьд бол сургуулаа санхүүжилт өгчдөг юм байна. Гэтэл улсын сургуулийн хувьд энэ асуудлыг яаж шийдэх боломж болцоо байна. Тэр болгон одоо 10 жилийн хүүхдүүд ингээд төсөл боловсруулад ямар нэгэн байгууллага дээр очиод хандлаа гэхэд тэр болгон одоо Монголын нөхцөлд бол тэрийг гаргаад өгчих байгууллага өнөөдөр барагтаа бол байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх боломж байна таны хувьд? Энэ хувьд бол одоо за байгалийн ухааны хувьд яг нэг бодит зүйл гардаг учраас яг энэ дээр эдийн засгийн төслүүд дээр бас тулгуурлаад байгаа. Нийгмийн ухаан болон монгол хэлний хичээлийн хувьд тэр бас математик хичээлийн хувьд болохоор яг энэ дижитал системээр бид хүн шилжээд байна шүү дээ. Яг энэ рүү шилжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Жишээ нь манай Монголынхан төсөл нь бол дижитал бом гаргаж байгаа байхгүй юу? Энэ бол ямар ч төлбөр авахгүй шүү дээ. Тэ бүгдээрээ гаргаад тэ түүнийг одоо онлайнаар борлуулах одоо дижитал номууд ийм подкастууд болоод байна шүү дээ. Тэгээ энэ талаас ингээд бодохоор яг эдийн засаг гэдэг зүйл баригдах биш. Харин өөр зүйлүүд байж болох уу гэдэг зүйлээс. Манай байгууллагын сая миний тавьсан төслийн хувьд болохоор яг дижиталаар хамгийн эцсийн үр дүн гарсан хүүхдүүд 3D6 зурчихсан төслөө төлгөө бүх юмудаа хийчихсэн хинч тэр төслийг бодлоод авч хийх бүрэн боломжтой. Магадгүй түрүү бид тайлбарж байсан хүлэмж гэртээ хийх гэсэн нөхөр тий толгойд хүн буухгүй техникийн бишмэр энэ санаа энэ төлгөө төслийг бодлож аваад хийх боломжтой. Эндээс хүүхдүүд санхүүжлах болох. Тэр чигтэй тухайн яг л тэр хүнд нь тий одоо хувь хүн болгож тэрэнд нь зардаг. Тэрнээс нь санхүүжилт асуудаг. За тэгээд тэрээр өөрөө өөртөө юм хийдэг. Дараагийн төслөө санхүүжилт хийдэг юм. Ингээд цааш явах бүрэн боломжтой. Яг за би нэг юм ихсэн чинь за 10 мөр байхгүй, за мөнгө байхгүй ч болчихдоо гэдэг биш. Тэрийг яаж босож болох вэ гэдэг юм аргууд бол олон байгаа гэж бодож байна. Тэгээд ер нь ингээд яг бид нар хараад байхад манай ер багш нар гэсэн өөрсдөө хийсэн зүйлийг нөгөө нийгэм сурчлах, нийгэм түгэх гэдэг зүйлүүдээр энэ жоохон тутам гэдэг юм санагдав. Миний үгс яг тийм байсан. Яг энэ сургууль ороод бас арай өөр болох талаар хандж байна. Яг хийж байгаа зүйлээ хин нэгэнд хилдэггүй, эсвэл сурчилдаггүй, маш гоё санаа байгаадаг, хилдэггүй гэсээр нэг санхүүгийн асуудалтай ч юм уу байгаад байдаг ч юм уу. Ингээд яг асуудлыг ингээд шийдэх боломжууд гарцууд бол ер нь бол хэлэхээр байгаа. Тэгэхээр танай сургуулийн хувьд одоо яг хүүхдүүдийн төслийг зах зээлд нийлүүлсэн тийм тохиолдол байна уу? Ер нь ойролцоогоор хичнээн орчмыг одоо борлуулалт хийсэн. Яг одоогоор борлуулалт хийгээгүй. Санал тавьсан газрууд бол байна. Жишээлбэл манай хамгийн ихний тэр нөгөө ном хийсэн зүйлүүд бол хүүхдүүд яг өөрсдөө зохиолоо бичиж гаргаж зураг төрслөө бүх зургуудаа зурж яг энэ өөрсдөө нөгөө зохиогч чи ирэх авах үст тийм бүтээлүүд хийсэн учраас яг бид нэг хэвлийн газарт 4 багийн ном хийсэн баггүй юу. Тэнд чинь нийтдээ нэг 13 ном хийсэн 6 дугаар ангийн хүүхдээс ахуулаад 11 дэх ангийн хүүхдүүд ном стикер тий радик стикер заавал магадгүй зарим багш нар харсан байж магадгүй фэйсбүүк дээр манай миний бас шеэрлсэн ийм монгол хүчтэй стикер дээр яваад байсан. Тэд нар бол манай хүүхдүүдийн бүтээлүүд баггүй. Тэр ингээд тэр байгууллагаас яг энэ чинь цогч хэрэгтэйгээр хэвлэе, нийгэм түгээе. Тэ одоо шилбэл баг бариад зэгтэй ном баггүй. Бариад зэг жоохон үнэтэй хэлээ. Тусдаа яг энэ сургуулиуд нь бас яг ингэж хамтарч ажиллаа гэсэн саналууд байгаа, хэвлэлийн газрууд байгаа. Тэгээ тэр хүмүүстэй яг эцсийн байдлаар бол шийдсэн бол алга байна. Ер нь саналууд бол ирсэн байгаа. Тэгэхээр математикийн хичээл дээр ямар төсөлд суйрлах боломж болцоо байна вэ таны бодлоор? Гэсэн асуулт ирсэн байна. Математикийн хичээллийг ер нь физиктэйгээ үзсэн дээр юм билээ. Яг тэр математикийн хичээл маань өөрөө хийсвэр хичээл. Тийм учраас яг ийм төслийн санаа гаргах дээр жоохон өндөрлөд байгаад байдаг. Тэгэхээр математикийн хичээлийг бол яг 100% тооцооллын зүйл рүү нэг явж болж байна. Эсвэл яг асуудал дээр яг нэг юм тухайн жишээн дээр суурилсан
жишээ нь төрөлхөө хоолой хийх юм уу. Тэгвэл ямар тооцоолоор хийх ямар аргууд байдгийг. Тэгэхээр гэр барьж байгаа юм дээр гэрийн харьцаа тий. Тэгээд тэн дээр нийгмийн ухааны хичээл яаж авах юм, математик хичээл яаж авах юм. Ер нь математик физик хоёрын оронд яг тэгж авсан зүгээр юм шиг бай. Зүгээр юм билээ. Тэгэхгүй болохоор математик өөрөө хийсвэр байгаа байхгүй юу? Яг бүрэн дангаараа хэрэгжтэй жоохон асуудалтай байлаа. Асуудалтай юм билээ. Тэгэхээр энэ төслийн хугацаанд хамгийн их тохиолддог, түгээмэл тохиолддог бэрхшээл юу байдаг вэ? Одоо хүүхдүүдтэй ажиллах явц. Бэрхшээл бол бидгээр төлөвлөгөөний хувьд хүүхдүүд амар цагтаа явдаггүй. Өдрөөр хянаад боловч яг цагтаа хийж явдаггүй. Ер нь бол сүүл рүү шахах магадлал маш өндөр байдаг. Хоёрдугаар багийн ажиллагаа яг бүрэн бас хэрэгжихтэй хяналт тавихгүй болохоор одоо жишээлбэл нэг анги дээр 3-аас 5 баг байгаа байхгүй юу? Тэр баг болгоныг хянах дээр маш анхаарахгүй бол жоохон хяналт авах гэдэг тал бас байна. Тэгээд энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Дараагийн зүйл нь хүүхдүүдийн тэр төлөвлөгөө репортыг дандаа харж чеклж явахгүй болохоор одоо жишээлбэл 7 хоног болоод төслийн төлөвлөгөөн дээр ажилласан байдлыг хяндаг байхгүй юу? Тэрийг ер нь бол маш сайн хянж явахгүй бол хүүхдүүд нөгөө нацаарах тий хийхгүй байх яг зорилгодоо хүрэхгүй байх гэдэг зүйлүүдээр жоохон тэтгэлтэй байгаад юм уу? Тэтгэлтэй ер нь бол байгаад байгаа. Тэр дунд ангийнхан дээр ахлахынхан бүр асуу гайгүй. 6-7 ангийнхан дээр бол жоохон хяналт шаарддаг. Тэгээд маргаан жишээ хичээл авахаас ойлгож байгаа тий 6-7 дээр ер нь бол дундгийн багш нар дээр бол нэлээ хянах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь хүүхдүүдэд ингээд ажиглаад байхад хийсвэрж одоо сэтгэж зохион бүтээж одоо бүтээлч байдлаас илүү альва ямиг харж одоо санаа авч хийх байдал илүү давмгай байдаг шүү дээ. Тэгэхээр ялангуяа энэ төсөл суурилж байгаа арга зүйн хувьд бол хүүхдүүд илүү сэтгэж хийх байдал хамаагүй чадвар шаардна тий. Тэгэхээр танай сургуулийн хувьд энэ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ одоо хэлбэр ашигладаг вэ? Энэ дээр бид нар бол хүүхдүүд одоо шилжүүлгээд за хөлөм шинэ гэдэг зур гарч иж штэ. Одоо сая миний харуулсан гэдэг тийм загвар штэ. Тэр загвар хуулбарсан байж болно. Гэхдээ яаж өөрчлөсөн гэдэг талаар яг хөө бид нар эхлээд заавал ч шинэ юм бүтээгтэй болно биш. Аливаа зүйл үндсэлтэйгээр яаж өөрчлөж болж байна гэдэг зүйл дээр бас энэ дундын дээр бол тэгж байгаа. Тэр нөгөө инновац гэхээр яг шинэ юм байх хэрэгтэй биш. Одоо баг ятны арга гэдэг штэ. Nike бид нэр хятад яаж холборлдог вэ? Тэгээ бүр өөр юм шиг холборлдог шүү дээ. Тэр шиг л зөв тий холборлаа өөрийн болгоод дараагийн шинэ санаа гаргадаг байх утгаар энэ бол төлөвлөс одоо хүүхдүүд хийсэн нь зөв баг. Тэгэхгүй бид нар ч гэсэн одоо шилбэл за presentationны темплет загвар гаргах гэж гаргая гэж бодъё тийм үү. Тэн дээр бид нар ингээ бодохоор яаж гарах уу гэж ахын бол бид нар ярил хайлт хийх шаардлага гарч ирнэ. Google-д тий өөр темплетүүд харна яаж хийж болох уу гэдэг. Тэгээд тэндээсээ бид нэр гаргуул илүү үүдэнтэй. Тэгэхгүй тэгээд за ийм шинэ байвал болох юм уу? Ийм шиг болох юм уу гэдэг нөгөө нөмөр зүйлс чинь хоорондоо зохицох гэж юм уу? Эхнийхэн оронд байгаа санаан дээр үндэслээд шин зүйл хийх, тий түүнийгээ өөрчлөх, шинжлэх гэдэг зүйл рүүгээ зүйл дээр ер нь бол явсан зөв байх. Тэгэхгүй дандаа хүүхдүүдээс шин юм гээд ихэд өгвөл ер нь боломжгүй. Тэгээд тэр гаргаж байгаа зураг төслөд чинь хаанаас санаа авсан юм? Тий хажууд нэг судалгаа байх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл хүлэмжийн гарсан тэр гурвын зураг чинь тий чи зурцсан юм уу? Тий эсвэл дуурайгаа зурцсан юм уу? Яг нөгөө өөр зургийг хуулаад авсан юм уу? Магадгүй дуурайгаа зурсан бол нэг өөр хэрэг байхгүй. Тэр чинь бас нэг хүүхд юм хийж штэ бас нэг тэндээс сэтгэл гарч юм биш үү те тухайн хүүхд маань бас нэг юм хийж олж штэ түүнийг жоохон өөрчлөлт гарсан бол окей болж байна дараагууд илүү сайжруулаарай те илүү чи өөрөө гарахыг хичээгээ гэж юм ингэж хүүхдэд урамшуулж явах хэрэгтэй ингэж ер нь бол явдаг. Тэгэхээр нэгсэнд төсөл хийж байгаа маань тодорхой хэмжээгээр нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл явагдаад байна гэсэн үг шүү. Тэгэхээр уран сайхны ойлголт загвар дизайн гэдэг зүйл бол бас тодорхой хэмжээгээр нэг амин чухал үзүүлэлт болж явж байгаа хэл та. Тэгэхээр энэ дээр нөгөө хүүхдүүд маань бас яаж
анхаарч байна уу? Тэрний төлөлийн ойлголтын багш нар маань яаж чиглүүлж өгдгийг гэдэг бас сонирхол татчихна л да. Тэгээ дээрэс нь бас мэдээж хэрэг энэ бол хуулбарлалт юм уу те зохиогчийн эрхийн ойлголтуудыг хүүхдүүдтэй бас яаж өгдөг юм бэ гэдэг талаар сонирхол татгаар л юм байна. Энэ дээр таны бодол юу вэ багшийн зүгээс? За эхнийх нь болохоор энэ маань нөгөө багшаа тодруулбал юм шүү дээ. Одоо би ямар нэгэн одоо байгууллагад худалдан авалт хийлтэй одоо тэр төслийг худалдах хэрэгтэй болно шүү дээ. Дараа нь хэрэглэгдэхүйц одоо төсөл боловсруулж байгаа юм чинь. За инхээр нөгөө ухаалаг хүлэмжээ худалдаа гэхэд хин нэгний зохиогчийн одоо эрхийг би зөрчөөгүй байх хэрэгтэй. Загвар дизайн уран сайхны хувьд бол бас айтайхан сайхан байх хэрэгтэй. Тэгжээж бид нар яг нь зах зээлд нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүн гаргаж ирнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас яаж шийддэг вэ? Энийг бид нар яг юун дээр хяндаг гэхээр санхүүжилт авах юу танилцуулга хийдэг шүү дээ. Бид гэж байгаа бид өхөн 20 дугаар үе шатнаар хэлсэн тийм үү. Тэн дээр хүүхдүүдээс яг эцэлдэг. За өхөр наад чинь хаас авцیں۔ Бодболсон юм уу юм уу? Тэ бодборлаагүй бол тэрийг тайлбарлах, үндэслэлийг тайлбарлах. Тэгээ бид нар жишээлбэл хийсэн тэр тухайн зураг төсөл маань энэ дээр нь бид нар ийм шинжлэх санаа оруулж ирсэн. Энэ ийм учиртай тий жишээлбэл нэг баг маань доор нь гэдэг ахиу тий ийм ахурамтай одоо хүлэмж байдаггүй гэж байгаа байхгүй юу? Гэдэг нь хүүхдүүдийн хувьд шинэлэг санаа гэсэн. За тэгээд зохиогчийн эрх мэдээж бол ярина. За тэр мэдээж хуулбарлаад байх юм бол тухайн тэр нь төсөл биш. Зүгээр л нэг зүйлийг хуулбарлаад гаргачихж байгаа зүйл. Тэ одоо жишээлбэл энэ одоо классаа юм тэ болохгүй зүйл. Тэгэхээр заавалч зохиогч эрхийг бол ярина. Тэгээд өнгө үзэмжийг бол бид хүн надад үнэлцдэг. Ер нь бол хүүхдүүд нэгдүгээр шинэлэг, загварлаг, үр дүнтэй хэн зориулсан тодорхой байх ёстой. Одоо жишээлбэл хүлэмж хийх гэдэг юм яах вэ хүлэмж хийх гэдэг байна. Тийм хүлэмж юу ямар давуу талтай гэдэг чинь гэдгийг асуудлыг шийдвэрлэдэг. Тийм байх. Тэгээд өнгө үзэмжийн дээр бол бид нар дантрын фичтэй гэдэг танилцуулах хөтөлбөр дээр бол хүүхдүүдийг занаа чи ингэж болж байна те өнгө үзэмж нь ийм байна гэдэг дээр дандаа үнэлгээ өгдөг байхгүй юу. Жишээлбэл фич тавьж байгаа хүүхд багийн хувьд хин яриад байгаа юм те хин овчиж яриад байгаа юм хин ярихгүй байгаа юм те тухайн багийн презентацийн тийм үү презентацийн өнгө үзэмж нь ямар байгаа юм. Бүр зарим нь гоё ингээд 3D хөдөлгөөн оруулсан байгаа байхгүй юу. Тэ ямар багийн тэгж хийгээд байгаа юм. Тэрийг хин хийгээд байгаа юм. Гэдэг бүгдийг харж байна. Магадгүй одоо шийдэл ингэж аахгүй юу. Сая энэ 2 дугаар хүн дээр 3 нэг хүүхэд 3 төслөөр хэлсэн баггүй юу. 3 өөр төслөөр. Математикийн Монгол математик зүйн юуны Монгол хэл англи хэлний байгалийн ухааны гэдэг 3 төслөөр хийж байгаа. Тэгэхэд тэнд дотор нэг хүүхэд 3 өөр баг таваад тэгээд тэр 3 өөр багийн оноог дэш татж байгаа. Яс тэр хүүхэд жоохон анимашн тийм талдаа нэлээд дажгүй мундаг хүүхэд тэнгуут тэр презентацийн хийсэн байдал тэгэл өнгө үзэмж диаграм тэр 3D нэгээр хамаагүй өөр болж байгаа. Тэр болгон дээр бид нар тодорхой оноож өгч байгаа. Бид өнгө үзэмжийг оноож өгч байгаа биш. Тэрний цаана өнгө үзэмж хийж өгөх цаана хүүхдүүд бас нэг юм чадвар байгаа тийм тэр чадвараас хүнд байгаа гэдэг нь бас олох гэдэг тийм зүйлүүдийг бол давхар хийж явдаг байна. За баярлалаа гшаа. Сонирхолтой сэдвээр ихтгэл хэлэлцүүллээ. За ингээд цаг хугацааны хувьд бол өнөөдрийн манай сургалт дууссан байна. Ингээд өнөөдөр Золзын агшийн сургалтын үйл ажиллагааг Тонгор сургалтаар дэмжих боломж арга зам. За Отгон Баяр агшийн төсөл суурилсан сургалтын арга зүй гэсэн илтгэлүүдийг бид нар сонслоо. Ингээд өөр өөрсдийнхээ хичээл сургалт арга зүй одоо ур чадварт бас хэрэгтэй зүйлээ та бүхэн маань санаандаа тусгаж аваад хэрэгжүүлэхээр зарим нэг нь бол төлөвлөсөн байхаа гэж итгэж найдаж байна. Ингээд илтгэл тавьсан 4 багшаа маань харилцах хаяг удахгүй дэлгэцэн дээр гарна. За инхээр та бүхэн маань холбогдох хаяг холбоосыг тэмдэглэж аваад за сургалтаас бусад цаг хугацаанд холбогдож илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж байгаа гэдгийг анхаараарай. За ингээд өнөөдрийн сургалт үгээр дуусч байна. Оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. За баяртай. За баярлалаа. Баяртай. Илтгэл тавьсан багш нарын маань мэдээлэл дэлгэцэн дээр харагдаж байна. За ингээд мэйл хаягуудын тэмдэглэж аваад сонирхсан асуултуудаа асуух боломжтой.